Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүгдээрээ хамтдаа хөгжмийн ертөнцөөр аялцгаая. Бидний эхний алхам бол хэмнэлээр хөгжимдөх. Хэмнэлээр хөгжимдөхдөө савхмад ашиглаж болно. Энгийн хөгжмийн зэмсгээ тоглож болно. Эсвэл алга ташч ширээ зөөлөн зогч болно шүү хүүхдүүдээ. Амжилт хүсье. Ингээд эхэлцгээе. Анхаараарай. 1 2 3 4 1 2 3 4 2 2 3 4 1 2 3 дараагийн хэсэг И 1 2 3 4 1 2 4 1 2 3 дараагийн хэмнэл И 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2
2, 3, 4, 1, 2, 3, 4, дараагийн хэсэг E 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4. Хөгжмөө анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. Хөгжимд аль хэмжээ тохирч байна вэ? Жишээлбэл 4-ний 4, 4-ний 3, 4-ний 2. Тэгэхээр хүүхдүүдээ маршал алхахад тохиромжтой, жигд хэмнэлттэй, эрч хүч, урам зориг бадраасан хөгжим юм аа. Энэ тухай сурагчийнхаа 42 дугаар хуудаснаас дэлгэрүүлж үзээрэй. Одоо бүгдээрээ хамтдаа зураглалаа харан хөгжмөө сонсоод маршаар алхацгаая. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Хичээл маань ийхүү өндөрлөж байна.